Sano, mini near Alex. B Alps Agiltech. Самц гоноо намайг ярилцдаг. Би Монголоос ирсэн. Сиэтлд ирээд 10 сарын турш Алпст сурж байна. Би энэ Алпст level 1-ээс эхэлсэн. Тэгээд одоо level 4-т сурч байгаа. Эхэндээ бол айдастай хүмүүстэй яаж харьцах уу гэсэн айдастай байсан. Одоо би хүмүүсийг ойлгож чадна, бас хүмүүст өөрийн хэлэх гээд байгаа санаагаа бас ойлгуулж чадна. Тийм болохоор ер нь Алпст сурснаар миний англи хэл маш их дэвшилсэн. Би сард 3 анги авдаг байсан. Тэрнээс унших болон ярих ангиуд нь надад маш их тусалсан. Миний англи хэлэнд маш их нөлөө үзүүлсэн. Гэхдээ өөр ангиуд нь миний бусад чадварт маш сайн нөлөөлж ирсэн. Гэхдээ надад илүү их ярих чадвар хэрэгтэй байсан болохоор ярих болон сонсох ангиуд надад маш их тусалж байсан. Анх ирэхэд бол маш их санаа зовж ирсэн өөрийнхөө англи хэлнээс. Гэхдээ хүмүүсийн хордогч хэл нь англи хэл гэдгийг мэддэг болохоор ер нь Сиэтлийн хүмүүс гадаад хүмүүсээ ойлгохыг маш их хичээдэг. Тийм болохоор энэ нэг тийм хүндрэлтэй бол байгаагүй. Хэрвээ би итгэлтэйгээр тэр хүмүүстэй ойлгоцож чадах юм бол тэр хүмүүс үргэлж намайг ойлгохыг хичээдэг гэсэн. Хүн болгон англи хэлээ сурахыг хүсэж байна. Тийм болохоор хэрвээ би сайхан боломж эсвэл гоё тийм ирээдүйг хүсэж байх юм бол нэг шийдэл нь бол ялцчгүй англи хэл сурах байсан. Тийм болохоор Америкийг сонгож англи хэл сурсан. Яагаад заавал Сиэтл вэ гэвэл надад Сиэтлийн агаар маш их таалагдчихсан. Тийм халуун биш, гэхдээ бас хүүтэн биш, тийм ер нь бол үйлэрхээ гэхдээ 100 бол нэг халуун биш гэж сонсч байсан болохоор сонгож ирсэн.